Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөрсөө үзэг сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Амьтдын ертөнцийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөрсөө ГНТV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост төлөөнөөр хүлээн авч үзэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн амттайг, хамгийн чанартайг нүрээтэй 1000 найз амьтны дэлгүүр, за мөн дэлхийн номер 1 Dream гэр бүл тавтай морил Dream Mongolia дэмжиж ажиллаж байна. За студид уран чимэг Цэнгэл баяр нар бэлэн боллоо. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдөр бид хоёр энэ дугаараараа за бид одоо орчин үеийн нийгэм улам их одоо байгалийн нөөц зарцуулдаг болсонтой одоо холбогдуулаад байгалийн унгаа орчин хумигдаа зэрлэг амьтдын тоо эрс буурч байна. Тэгэхээр ер нь 1970 оноос хойш гихтэл дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой дундаж хэмжээ 73%-аар буурсан ийм цочирдом мэдээлэл байна. За өнгөрсөн хугацаанд байгаль хамгааллын мэдээж гайхалтай шийдлүүд, үйл ажиллагаанууд явагдаж байгаа. За урам зориг өгөх амжилтууд бас гарч исэн хэдий ч гэсэн тэрнээс хамаагүй олон амьтан хүний тогтворгүй одоо үйл ажиллагаа, хүний одоо хор уршигын улмаас мөхлийн ирмэгт тулаад байна. Тэгэхээр одоогийн байдлаар олон улсын байгаль хамгаалах холбооны улаан жагсаалтад 47,000 гаруй зүйл амьтан устдах аюултай ангилалтанд тооцогдоод явж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бид хоёр хамгийн их ховордоод байгаа, хамгийн аюултай ангилалт байгаа 10 амьтдын талаар дурдах юм аа. За хамгийн ховор амьтны хамгийн ихний ярих амьтан бол энэ Сунда панголин гэд манайх мэдэн штэ тий. Маш өвөрмөц төр төрхтэй одоо манай гаргийн биш хэмээр ийм амьтан байдаг. Тэгээд Netflix дээр энэ Pangolin Coolest Journey гэд кино байдаг л да. Энэ киног үзээд үнэхээр ингээд панголиныг ямар ийм хөөрхөн тий хүүхэд шиг хайр хүрм ямар ч гим хоргүй тий хазах юм уу одоо тий хүн рүү дайрах байдаг юм ямар ч тийм юмгүй. Тэгээд энэ нөгөө нэг хууль бус 8-ны одоо хиттэй нөгөө нэг эмийн эмчилгээ эрүүл мэндийн үйлчилгээ гэл нэг юм балай юм ингээд бүр дэлхийн одоо хамаг ховор амьтдыг бүр устгаж үгүй хийлээ. Тэгээ Pangolin нөгөө нэг тэр гайхалтай тэр хайрс кератин агуулсан тэр зүйлийг нь бас ашиглана гэд. Тэгээ хулгайн одоо Pangolin гэдэг энэ гим хоргүй T-Rex шиг ингээ хоёр хөлтөөрөө явдаг их өвөрмөц одоо тий эртний ийм амьтдын төр төрхийг агуулсан ийм амьтан байхгүй юу? Тэгээд энэ кинон дээр юу гэж гардаг гэхээр ингээд хулгайн 8 тэгээд одоо Pangolin-ыг худалдаж авна гэдэг хуурамч зар тавиад ингээ кино багийнхан хүлээж агаад яг тэр машин ирэнгут нөгөө нэг камер мамиртайгаа очиод энэ Pangolin-ыг гаргаж авдаг. За тэгсэн чи ийм хөөрхөн беби Pangolin гарч ирж байгаа. За тэгээд тэр амьтныг одоо яах вэ? Тэ хураагаад авчлаа хулгайчтаас нь. Тэгэхээр тэр амьтныг хаана аваач тавих вэ? Тэр чинь бас нэг хугацаа хэрэгтэй. Тэгээд нөгөө амьтны чинь гэртээ аваачаад ингээ хамт байгаад одоо бүр тэр Африкийнхаа нөгөө газар ингэж байх газар хүргэж өхийн тулд одоо юу гэдэг машин тэргээс ахуулаад хугацаа хэрэгтэй байгаа тий. Тэрүүхөө хооронд ингэж хамт амьдарч байгаа, угжиж байгаа. Тэгээд хоорондоо тэр дасж байгаа. Тэр их гоё үйл явдал гардаг. Би бас хүмүүсийг үзээсэй гэж хүсэж байна. За Pangolin-ыг бол харсан одоо зэрлэг байгаль дээр харсан хүн бол ер нь их ховор байдаг бах. Өөрөө одоо их ичимхий юм уу шүний амьдралтай ийм амьтан байдаг. За Pangolin дотроо ингээд 8 зүйлийн одоо зүйлтэй байдаг л та. Үүндээс бол одоо Sunda Pangolin буюу шинжлэх ухааны нэр нь Manis javanica бол бас одоо яг нэг ховордоод байгаа энэ зүйл юм аа. За зүүн өмнөд Азийн ширэнгэн ойд амьдардаг дэлхийн хамгийн нууцлаг хөгтөн амьтны нэг хөгтөн амьтан хэрэг хөөрхөн байгаа даа. Тэгээд энэ амьтан шөнийн идэвхтэй ганцаарчлсан амьдралтай олон сая жилийн турш ингээд шавжаар хооллож экосистемийн шавжны тоо толгойг зохицуулах юм чухал үүрэг гүйцэтгэж ирсэн амьтан байдаг. За судлаачдын үзэж байгаагаар Pangolin-ууд 80 сая жилийн орчмоос одоо ингэж ихтэй хөгтөн амьтдын дундах генетикийн хувьд онцгой өгшөлтэй бүлэгт хамаардаг. За хөгтөн амьтдын хамгийн эртний салбарын төлөөлөгчдийн нэг байх нэ. Тэгээд одоо тэр өрмөрц төрхөө хадгалж ихэнх амьтад ингээ устсан байдаг бол Pangolin өнөөдөр тэр өрмөц төрхтэйгөө те өнөөдрийг хүртэл ингэж бидний тунд байгаа нь бол үнэхээр гайхалтай ийм явдал юм. За түүний биеийн хамгийн онцгой шинж бол энэ кератинаар бүрхэгдсэн хайрс. За энэ нь өөрийгөө махчин амьтдаас хамгаалах хуйг болж өгдөг. За аюул тулгархад биеэ ингэж тэгээ бөмбөг шиг ингэж хумих зан төрх үзүүлдэг нь тэдний эволюцийн давуу тал байсан ч хүний эсрэг хамгаалтаач болж чадахгүй. Үнэхээр харамсалтай. Би тэг үзэл сонсогчдоосоо цэнгэлээсээ бас ингээд нэг асуулт тавиад би сүлд нь хариулъя л та. Pangolin-ыг та бүхэн ямар амьтан барьж иддэг гэж бодож байна? Ингээ бөөрөнхий болчдөг те энэ амьтныг энэ хайрстай амьтныг ямар амьтан барьж иддэг гэж бодож байна. За энэ тухай бас бодож байгаарай те.
тодруулъя. Панголин өөрөө юу эсвэл панголиныг ямар амьтан барьж иддэг вэ? За, Сунда панголин өнөөдөр дэлхийн хэмжээнд хамгийн хууль бусаар наймаалагддаг хөгтөн амьтдын нэг болсон. Тэр өвөрмөц төрхөөс нь болоод ерөөсөө энэ амьтныг одоо харахал юм бол ерөөсөө ингэж тий барьж ингэж зарчих гад байдаг. Одоо үн мөнгөж өндөр хүрээд байна л та. За, зарим оронд бол панголины махыг тансаг хэрэглээ. Яа, би бүр энийг ингээ бодохоор тэр хөөхөн жижигхэн тий ингээд надад бол ингээд баг жижигхэн хүүхчиг санагдж байгаа тэр амтны махыг ингэж тансаг нөгөө тэрийг идэхгүй бол өөх гээд байна уу гэдэг шиг тий тансаг хэллээ. Тэгээ хайрцаг нь уламжлалт ангаах ухаанд дэмжлэгээний зорилттой хэмээн үзэн одоо ингэж маш олноор нь алж хитсэн хэвээр байгаа. За үүний улмаас панголиныг агнах ажиллагаа нарийн системтэй үргэлжилсэн хэлбэртэй болж олон улсын түвшинд хууль бус судалдааны томоохон сүлжээний нэг хэсэг болсон байдаг. За сүүлийн хэдэн 10 жил тураагдсан панголины хайрс махны хэмжээ хэдэн 10,000 кг-аар хэмжигдэж байгаа бөгөөд энэ нь зөвхөн илэрсэн одоо баригдсан гэхүү те ийм л тоо баримт байдаг. За бодит тоо бол үүнээс үлэмж өндөр байх магадaltaй гэж судлаачид үздэг. За энэ нөхцөл байдал бол энэ Сунда панголины өнөөдөр за олон улсын байгаль хамгаалах холбоо IUCN гэдэг байгаа те. За улаан жагсаалтад critically endangered буюу одоо өөрөөр хэлбэл устдах хамгийн өндөр эрсдэлтэй ангилалд оруулсан. Энэ амьтад ер нь одоо ингээ устдаа дууслаа л гэсэн. За нэмж хэлэхэд тэдний тархац нутгийн оймод одоо жил бүр 1-2 хувиар ингэж багасж байгаа нь амьдрах орчныг нь улам бүр ингээ шахаж за эрдэмтэд энэ Сунда панголины нийт тооллогыг одоо яг тогтоож чадаагүй ч гэсэн судалгааны жагварчлан тооцоололоор сүүлийн 30 жилд за тэдний тоо 80 орчим хувиар буурсан. 30 жилд 80 хувиар буурна гэдэг чинь одоо юу вэ те? Энэ бүр маш аимшигтай юм явдал болж байгаа. За панголин нэг удаад нэг л цулцах төрүүлдэг. Бага үржилттэй амьтан болохоор популяцийн нөхөн сэргэлт маш удаан явагддаг. За ийм нөхцөлд үргэлжилсэн агнуур хууль бус худалдаа, ойн доройтол зэрэг одоо хүчин зүйл нэгэн зэрэг үйлчлснээр Сунда панголины устдах хамгийн эмзэг амьтдын одоо бүлэгт багтааж байгаа юм явдал байна. За нэмэх нөгөө нэг айгүй амар нөгөө тог могтой хашаа машаанд ч хөрх амьтад ингээд айгүй олноороо зохиулсан. Тэгээд өөрөө болохоор дууны хөвчгүй амьтан л та. Тэг ингээд бөмбөгөнд л чичирж байгаа нь баг ингээд сонсогдоод тий. Тэр кинон дэр бол яг тэгж гардаг л та. Тэгэхээр энэ мэдчлэн зүйлээс болоод энэ амьтны бас ингээд цөөрж байгаад нь хамаарч байгаа. За хууль эрх зүйн хувьд энэ амьтныг олон улсын хэмжээнд худалдаалахыг бол бүрэн хориглосон. За CTC 1-р хавсралт гэрээ конвенцаар хамгаалсан байдаг боловч одоо хууль сахиулалт хангалтгүй хэрэгжүүлэх механизм одоо сул байгаа нь бодит хамгааллын ажлыг одоо бодит болоход хэцүү болж байгаа. Зүгээр л нэг цаасан дээрх тийм зүйл болж байгаа. За хэрвээ Сунда панголин уствал зөвхөн нэг амьтныг алдах биш ойн одоо экосистемийн шавжны зохицуулт алдагдана. За панголины идэж бол одоо шоргоолж термит зэрэг шавжны тоо хяналтгүй эсвэл ойн хөрсний бүтэц шимт хичээлийн эргэлт ургамлын экосистемд нөлөөлж урт хугацаанд системийн тогтолцоонд ноцтой гажууд л үүсэх эрсдэлтэй. За энэ амьтан бол одоо хүн шиг ингэж ам амаа ангааж чаддгүй. Ингээд айгүй хөөрх ингээд амнаас ингээд урт хил гаргаал те. Тэгээд нөгөө нэг шоргоолчны үрийг ингээд задлал тэрийг ингээд идэл ингээд өстой мөв мөрөөрөө гэдэг чинь ингээд явж байгаа амьтан. За өөрөөр хэлбэл энэ панголин бол жижиг биетэй ч нарийн холбоостой экосистемийн гинжи холбооны нэг гол зангилаа. Сунда панголин бол хүн төрөлхтний хэрэглээ, зах зээлийн сэтэл одоо мэдлэггүй мухар сүсгээс болж ингэж устдах ирмэгт тулсан амьтны тод жишээ үнэхээр харамсалтай. Тэр одоо махан тэр хайрсны ямар шинжлэх ухаанаар батлагдаагүй нэг эми эмчилгээ гэдэг нэг юм балан юм дээр за тэдний ирээдүй одоо бидний үйлдэлээс бол ингэ шууд хамаарч байгаа. Бид нэр хамгаалж чадна гэвэл хүн төрөлхтөн яаж гайхалтай амьтдыг хамгаалж өсч үржүүл буцаа сэргийгдгийг бид нар мэднэ. За хэрэг бид энэ панголиныг хамгаалж чадахгүй байх юм бол байгаль хамгаалалт гарч буй алдаа зөвхөн нэг амьтанд бус бүхэл бүтэн одоо муухайгаар хэлэхэд та нарын одоо экосистемээ тий ядаж өөрсдөө бодоод хамгаалахын тулд энэ амьтныг хамгаалаач гэсэн нэг тийм арга барсан байдалтай гэх юм уу? Тийм байна. За тэгээд эдний хувьд могоо иддэг үгүй юу? Одоо нэг юм шууд тэрчгээр нь залгиж чаддаг амьтад идэх юм болоо гэж бодлоо. За панголин бол одоо харьцангуй нөгөө нэг махчин амьтдын гол хүнс бол биш үйдэг нөгөө нэг хөөрхөн хайрснаасаа болоод те гэхдээ мэдээж одоо ингээд цөвөр чон байд юм уу гяна гэдэг юм уу муурын төрлийн амьтад маш хор тохиолдолд иддэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байглаасаа аюу өнгөж нөгөө нэг өөрийгөө хамгаалах юм чадвартай боловч хүн гэдэг энэ араатнаас бол
энэ амьтны одоо тий хүний сарвуунаас энэ амьтан ингэж устж байгаа харамсалтай явдал болж байгаамаа. Хөнгөж амтан байжээ гэж. За яста харахад боргоцсон шиг нийттэй л амтан байна. Одоо үнэхээр одоо нөгөө нэг IUCN гэдэг яриад байгаа шүү дээ тий. Энэ одоо дэлхийд устдах магадлалтай амьтдыг ерөнхийд нь ингээд ангилаад үздэг 9 ангилал байдгаа. Тэгэхээр энд ямар 9 ангилал байдгүй гэхээр бүрэн устсан гэж ангилал байна тийм. Нэгдүгээрт EX гэх тэмдэглэждэг зэрлэг байгальд устсан буюу EW. За нэгэн ховор устдах өндөр эрсдэлтэй CR, за устдах аюултай EN, эмзэг устдах эрсдэлтэй гэдэг ингээд ерөөсөө бүр мэдээлэл дутмаг үнэлгээ хийгдэг үгэд устж байгаа амьтдыг ингээд чагсаагаад 9 ангилждаг байгаа. За тэгэхээр та нар манаас аль ангилалд явааг нь бас анзаараад яваарай. За дараагийн одоо маш ховордож байгаа амьтдын тоонд амрын ирвэс орж ийн. Дэлхийн хамгийн ховор махч амьтан. За амрын ирвэс маань одоо энэ яг шинжлэх ухааны нэршлэрээ бол Panthera pardus orientalis гэж нэрлэдэг. Энэ дэлхийн хамгийн одоо ховор тийм том махч амьтдын нэг. За ирвэсийн бүх дэд зүйлүүдээс одоо хойд өргөрөх дасан зогтсон цорын ганц төлөөлөгч амьтан амрын ирвэс байгаа. За энэ амьтад маань цөөрсний улмаас ерөөс хоёрхан газар оршиж байна. Оросын алс орнуудын Приморийн бүс нутагт, за мөн Хятадын Хэлүжианы айн экосистем төлөвлөлттэй. Тэгэхээр анзаарах юм бол бас Монголын хоёр хөрш оронд амьдарч байгаагийн хувьд бас Монголд Оронд аймгийн Нүмергийн дархан цаазтай газарт явж байхыг бас үгүйсэхгүй юм тий. Азар дархан цаазтай газарт явж байгаа юм да гэж бодох юм байгаасай гэж бодох юм. За амрын ирвэс одоо бусад ирвэсүүдээс илүү одоо зузаан байдаг үснэ. За маш үзэсгэлэнтэй амьтан. Тэгээд уурт хөлтэй, тэгээд цасанд ингээд даралт бага өгч одоо тэр хүүтэнд анги өргөхийг зорилттой учраас тавхай одоо их юм өргөн том талбайтай ингэж тавхаатай байдаг. Тэгээд тэр том тавхаагаар чинь бол цас руу тэр болгон шигдээд байхгүй. Өөрт нь ачаал бага байдгаа гэсэн үг. За тэгэхээр энэ амьтан ерөөсөө биеийн бүтцээс нь харахад хүүтэн цастай орчинд биеийн дулааныг алдахгүй олзан амжилттай барьж авах хөвслийн тасан зохицолтой юм гайхалтай амьтан байна. Ямар гоё амьтан бэ. Маш үзэсгэлэнтэй. За тэгээд булчингийн бүтц нь богино хугацаанд огцсон тэгэж хүч гаргах хэвээр. Үнэхээр булчингийн тийм одоо нэг төрлийн утсан давмгай тэгж илэрч анги өрөө хийдэг амьтан. Ангуучлах стратегид нийцсэн физиологийн шинж чанар нь төгс амьтан юм аа. Хэвээр үзэсгэлэн гоо гэж энийг хэлмээр байгаа зүр. За амрын ирвэсийн бие махбод бол одоо олон сая жил үргэлжилсэн хүйтэн бүсийн селектив даралтын биологийн архив гэж одоо хэлж болох юм. Бидний одоо амьд архив явж байна энд. За амрын ирвэс экосистемийн орой махчин тэд хэрвээ байхгүй болох юм бол гэд бүгд бодъё л да тий. Үнэхээр устдаад үгүй болчихвол. Экосистем гэж бид энийг хэлээд байгаа. За амрын ирвэс байхгүй болох юм бол өвсөн тэжээлтэй амьтдын тоо огцом нэмэгдэнэ. Яагаад гэвэл энэ ч орой махч амьтан тий бас экосистемийг тогтвортой тэнцвэртэй барьж яадаг амьтан. За тэгэхээр бусад өвсөн тэжээлтэй амьтдын тоо нэмэгдлээ. За ингэх юм бол ургамлын бүр хөвчийн доройтол үүснэ тий өвсөн тэжээлтэй амьтнууд одоо туурайгаар байд юм уу тэжээлээрээ байд юм уу ургамлын байдлыг багасгаж яадаг тий. Тэгэхээр энэ дагаад ургамлын бүр хөвчийн доройтол үүснэ. За тэгээд хөрсний шимт хижээлийн цикл алдагдах зэрэг олон шатлалт экологийн гажууд л үүсээд ирнэ. За энэ үзэгдлийг экологид бол трофик каскад гэж нэрлэдэг. Энэ нь дээд махчин амьтдын устдаж алга болж байгаа нь зөвхөн нэг зүйл алдагдах биш. Экосистем бүхэл бүтэн тогтолцооны задрлалын хувьд одоо алдагдаж гажуудж байна гэдгийг ингэж нэрлэдэг юм байна. За тэгээд яг энэ дашрамд дуртахад бид өөртөө ойр жишээгээ бодоход чоныг бид нар яг энэ жишээгээр устгаж алж болохгүй. Чон үгүй болоход те тэр нэг хойн ямаа тэр одоо жижиг туурайт амьтдын тоо жижиг туурайт гэж хэлдэг үгүйг бас мэдгүй шүү. Манайха ямар ч байсан нэг бэлчээрийг талхлаад байгаа тэр амьтдын тоо нэмэгдэнэ. Тэр чинь бас тодорхой хэмжээнд барина. Бусад одоо хойн ямаа гэлтгүүтэй байгальд байгаа амьтдын тоо дагаад нэмэгдэхээр нөгөө өвсөй чинь хөрсөнд нь бариад байгаа тэр зүйл нь үгүй болоод одоо энэ цөлжилт үүсэж байгаа гэдэг. Ингээд экосистем алдагдаад маш олон юм дагаад алдагддаг гэдгийг л бид ойлгох хэрэгтэй. Явж одоо хүн төрөлхтний мөхөл ойртож байна л гэж ойлгоё. За гэхдээ амрын ирвэсийн экологийн үүрэг нь одоо өвсөн тэжээлтний тоо толгойг хянагч энийг одоо бүрэн гүйцэтгэж чадахгүй хэмжээнд хүртлээр багасчаад энэ одоо хянаж чадахгүй үүргээ гүйцэтгэж чадахгүй төрж байна. 20 дугаар зууны төгсгөл гэхэд байгаль дээр ердөө 25-аас 30 ширхэг амрын ирвэс үлдсэн байсан. Хэдийгээр одоо хамгааллын өвчин чармаалтын үр дүнд бид нар тэдний тоог одоо 120-оос 130 болгож нэмсэн ч гэсэн энэ бол одоо амьд үлдэх
доод босгол гэж үзье те. Энийг хангалттай гэж үзэхгүй. За тэгээ тоон өсөлтөнд гаднах дүр зураг байж болох ч гэсэн генетикийн нөхцөл байдал огт өөр болоод байна л да. Яагаад гэвэл генетикийн олон янз байдал те. Африкийн ирвэстэй харьцуулахад 7-10 дахин бага байгаа нь халдварт өвчин, шимэгч, за эсвэл одоо удамшлын согог илэрх юм бол энэ 130 хүрсэн амьтан бол бүгд устдаад үгүй болчих магадлалтай эрсдэлтэй байна гэсэн үг. Яг бодоод үзэх юм бол бид нар энд ерөөсө 30хан ирвэсний ген л хоорондоо холилдол эргэлдээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зүгээр тоо толгой өсөх популяцийн доктортой байдлын энэ бол ерөөсө баталгаа биш. Генетикийн нөөцгүй өсөлтийг бол бид хизээч норох боломжтой тийм маш муу суурьтай барилга гэд бодчихъя, тий? За амрын ирвэс устдам мөхөх эрсдэлд оруулсан хүчин зүйлүүдийг бүгдээрээ дурдъя л да. За мэдээж нэгдүгээрт бүр хууль бус агнуур орж ийн тий. За тэгэхээр энэний ард хүн байна. Хүнд одоо найрс үсэнд нь бол тийм үү, юунд нь бол тийм тий, ингээд устгаж үгүй болгож байна. Ирвэсийн арс ер нь дэлхийн хууль бус зах зээл дээр маш өндөр хүндүрдэг. Тэгээд одоо ч гэсэн одоо тасраагүй бизнесийн хэлхээ хэвээрээ байгаа тийм. За хоёрдугаарт гэвэл ирвэсийн агнадаг амьтдыг өөрсдөө бид одоо устгаж агнаж үгүй хийн гэдэг бол амрын ирвэсийн хүнс тижэл хомсдоод өлсөж өөхөх аюулд те хүрж байна гэсэн үг. Энэ бас хоёр дахь шалтгаан болж байна. За 3 дугаарт уул уурхай мод бэлтгэл автоцам төмөр замын төслүүд те тэдний нутагшлын газрыг ингээд жижиглээд генетик урсгалыг хаагаад бие биетэйгээ уулзах боломжийг хааж байна. Энэ амьдрах орчныг хуваагаад ингээд таслаад жижиглээд дундуур нь зам мам тавиад ингээд байгаа байдал чи өөрөө одоо байгаль амьдрах газрыг хумаад байна те. Ийм хумж байгаа байдал нь экосистемийн фрагментац гэж нэрлэдэг. Энэ нь цөөн тоотой амьтдын хувьд хамгийн хурдан мөхөх механизм бол энэ юм. Яг очоод буудчихаагүй ч гэсэн генетик өөрөө тэгээд хөгжих боломжгүй, хоорондоо уулзаж учрах, одоо болцох боломжгүй болгоод байна гэсэн үг. За тэгсэн хэдий ч гэсэн амрын ирвэсийн хувьд заяад бас одоо гэрэл байгаа юу гэвэл байгаа хүн төрөлхтөө устгах чадна. Гэхдээ бас буцаагаад сэргээж бий болгож чадна гэдгийг бүгдээрээ бас хонглын үзүүрт гэрэл бодцгоё. 2012 онд байгуулагдсан Ирвэсийн нутаг үндэсний парк олон улсын судалгааны хөтөлбөрүүд за тийм камерын судалгаа, хууль бус агналтын эсрэг ажлууд тэднийг мөхлийн цэгээс баг зэрэгчсэн татаж гаргаж чадсан бодит амжилт байгаа юм аа. За энэний үр дүнд тэдний тоо өсөж байна. За зөвхөн хамгааллын ажиллагаа амжилттай болсны илрэл гэж үзэхээс гадна экосистемийн тэнцвэрийг сэргээх боломж байгааг бидэнд харуулж байна. Бид амрын ирвэсээ авч үлдснээр одоо бас экосистемд байгаа зохицуулагч маш одоо толгойд нь байгаа амьтныг аварснаар маш олон зүйлүүдээ бас хянж зохицуулж дэлхийн одоо энэ сайхан үржил шимтэй амьдрах боломжийг урт хугацааг нэмж байгаа юм шүү гэдгийг бас бүгдээрээ бодъё. Маш үзэсгэлэнтэй, гайхалтай ийм нэг муурын төрлийн амьтад ер нь ийм ухаалаг, дээрэс нь одоо биеийн бүтцэн хүртэл маш ухаалаг байдаг л да. Одоо тэр нэг өсрэлт тариалтынхаа хувьд тэр отож агнж байгаа юмнууд нь ингээд маш чадварлаг. Би бол ер нь муурынхны бүгдийг ингэж биширч явдаг. Тэгээд энэ устж байгаа амьтдыг ингээ хараад тахаар нэг бол одоо маш том биетэй байдаг юм уу? Эсвэл одоо ингээд нэг эртний байдаг юм уу? Одоо фанголын энтриг бол гэтэл одоо ирвэстээр бол би ингэж гайхаж байгаа байхгүй те. Энэ чадварлаг гайхалтай амьтныг устгах хүртэл ингэж нөлөөлж байгаа гэж бодохоор ингээд маш их гунигтай мэдрэмж төрлөө. За дараагийн амьтан бол Яван хэрс гэж байгаа. За Африкийн 5 том амьтдын нэг одоо хэрстэй. За цагаан хэрс, хар хэрс энэ гэдэг манай амьтд ертөнцийн хүмүүс өмнө яригдчихсэн. За энэ дундаа Яван хэрс бол ингээд харахад бол шууд ингээд те ялагт хуйц одоо юм нэг хуйгалсан баатар шиг гэдэг шиг ингээд яг хуйг өмссөн юм шиг гэдгээрээ юм одоо маш онцлог өөр харагддаг. За тэгээд дэлхийн өнөөдөр үлдсэн хэрсний 3 зүйлээс хамгийн ховор нь одоо энэ Яван хэрс болж байгаамаа. За байгаль дээр ердөө 75 орчим байтугай ингээ үлдээд байна. За тэд зөвхөн Индонезийн Яваар л за үүжин кулан үндэсний паркт л ингэж амьдарч байгаа. Дэлхийн хаач одоо зоопарк ямар нэгэн судалгааны төвд бол Яван хэрс байхгүй байна. За тэрний одоо ген фонд ирээдүй ганцхан экосистемд л ингэж байгаа. За Яван хэрс Африк гинтгийн хэрснүүтэй ижил гаралтай одоо мэдхгүй хүнд гэдэг шиг те нэг хэрсэл харагдаж магадгүй. Гэхдээ бие морфолог нь бол ингээд өөр байдаг. За арьсан хуйгууд нь хавтас мэт ингэж давхарлагсан, эм бод гал нь хөвчлэн одоо ямар ч эвэргүй байдаг. За хэрс бол бас нөгөө хулгайн ан нөгөө эвэр нь маш үнэтэй зарагддаг. Амьтдын одоо хулгайн ан дундаа бас нэлээд үнэтэй эд эрхтэнтэй юм амьтан байгаа даа өөрхий. За зөвхөн эр бод галт нь гэхэд бол 25
см-аас томгүй юм жижиг эвэртэй. За энэ нь тэдний амьдралын хэв маягтай холбоотой. Яаван хирс бол хооллохдоо ой доторх залуу найл зуур навчит ургамлыг бол ихээр иддэг. За үүний улмаас тэд ургамлын өсөлтийг хязгаарлаж ой модны бүтэц нэг ургамлыг давмгайллыг ингэж хянж байдаг маш чухал үүрэгтэй шимт хичээлийн эргэлтийг зохицуулдаг экосистемийн инженер. За гэхдээ яаван хирсний хамгийн эмзэг цэг нь бол мөн л одоо нэг 75хан байтгаал гэдэг ч одоо юу гэсэн үг вэ те. Одоо энэ байтгаалын генетикийн хүрээ гэх юм уу. Тэгээ генетикийн олон янз байдал нь маш бага. Тэгээ энэ нь дархлааны хариу уруулаас эхлээд нөхөн үржихийн энэ чадамж хүртэлх бүх зүйлд нь одоо сөргөөр нөлөөлж байгаа. За хэрв ганц халдварт өвчин за эсвэл тэгээ генетикийн согог одоо нэг зүйлэл болох юм бол ингээ бүгд одоо хяраараа үгүй болоход бэлэн байгаа гэх юм уу. За тэд яагаад ийм хэмжээнд хүртлээ ингэж устж алга болсон шалтгаан нь яг юу вэ? За нэгдүгээр түүхэн агнуур ан агнуур. За энэ бол одоо нөгөө амьддаг бид нар чи одоо сүүлийн одоо сүүлийн нэг одоо юу гэдгийг те 20 дугаар зуунд л ингэж хайрлын хамгаалал гэдэг юм руугаа орсон болохоос өмнө нь бол одоо те хэн мундаг анчин бай хэн одоо ямар амьтны толгойтой вэ гэдгээр ингэж уралдаж байдаг байсан. За 19-оос 20 дугаар зуунд Ява хэрсний эврийг эмс одоо сахиус хүч чадлын бэлэгдэл хэмээн бэлэгдэж одоо ингэж уралдаж авдаг байсан. За хоёрдугаарт амьдрах орчны хязгаарлалт гэж байна. За Ява арал дэлхийн хамгийн өндөр хүн амын нэгтршилтэй бүсүүдийн нэг. За ойн доройтол газар тариалан хотчилж хэрсний нутгийг тасралтгүй ингэж одоо шахсаар ирсэн. За 3 дугаарх шалтгаан нь экосистемийн фрагментац буюу одоо хэрсний популяцийн нэг л газар байгаа нь тэдний уур амьсгалын өөрчлөлт, далайн түвшин нэмэгдэх, галтуулын дэлбэрэлт зэрэг одоо ганцхан үйл явдлаар бүрэн устгах юм ноцтой байдал төрөд байгаа. Тэднийг өнөөдөр хамгаалж байгаа стратеги бол идэвхгүй хамгаалт. За хүнээс л хол байлгах юм бол одоо болно гэсэн нэг юмрхүү. За учир нь тэд одоо маш нууцлаг, шөнийн идэвхтэй амьдралтай, хүний барааг төвчдгөө гэвчийн зан төрх нь бол тэднийг хамгаалж байгаа мэт боловч урт хугацаанд хүнтэй зэрэгцэн амьдрах ингэж чадваргүй болгож байгаа. За хамгааллын тал дээр бол эндээс болон за олон улсын биологчид хамтран үүжин квалонд одоо генетикийн судалгаа, хөдөлгөөн хийх камер, хууль бус ангийн эсрэг нь отраад байршуулсан байна. Гэвч энэ бүхэн бол яг тэ хангалттай үр нөлөөтэй юу тэ гэдг нь бас эргэлзээтэй. Генетикийн хувьд бол ийм нарийнсан популяцийг бол тагшиг одоо шинэ газар заримыг нь шилжүүлэх, хооронд нь генетикийн урсгал бий болгох, эсвэл одоо шинжлэх ухааны аргаар үржүүлж одоо хүний ямар нэгэн одоо халамжинд гэх юм уу те. За генетик санг ингэж өргөдөхгүй бол тэд нэг л өдөр ингэж зүгээр одоо те алга болно, устж үгүй болно. Сүүлд бас нөгөө цагаан хэрсний хамгийн сүүлийн нөгөө нэг эм 2 байсных нь одоо эмэн нөлөө эрен нөлөө ингээд үгүй болчоор тэр чинь үржих боломжгүй болчихж байгаа. Гэхдээ яг хуу одоо манайхан хүмүүс бол одоо нөгөө нэг эсмисийн хөлдөөгөө давцсан хизээ нэгэн цагт л одоо авчихсан учраас те буцаж сэрэх магадлал ингэж магадгүй шинжлэх ухааны технологийнхаа юг одоо хүлээж байгаа иймэрхүү байдалтай байна. За яста хөөрх амтан биш үү яана. Одоо нэг юм амтны эвэр янз бүрийн юмнуудыг дахин шүтэж гэртээ тавьдаг одоо боли те хүний баруун гар бол одоо өстой амжилтыг бэлэгддэг юм а гэд би бинийхээ гарыг тасдаж байгаа. Ямар ялгаа байна те. Харин тийм морины усвар өстой хотонгийн хушууштай энэ төр хэр миний бүр ингээ шижиг үрдэн штэ. Ямар муухай те альсыг юугаач болсон юу. Нэг пиавраар хуссал те. Тэр хушуугаар хусаад яах юм. Харин тийм. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлээ. За амтны ертөнц нэвтрүүлгийн маань байнгын ивэнтдэгдэг 1000 найз амтны дэлгүүрийнхаа одоо тий kitchen flavor-тай албан ёсны эрэгтэйгэр ингэж хөөрхөн амттд маань одоо хамгийн эрүүл амттай хоолыг оруулж ирдэг ийм газар байдаг. Тэгээ 1000 найз бол одоо хизээ язааны л 1000 найз тий одоо энэ тутамд ч одоо амтыг нөгөө нэг хайрлж хамгаалах одоо бид нар ч нөгөө хөөрхөн тэжээвэр амтнаа ингээ авах гэхээр хаанаас авах вэ? Ямар найдвартай газраас авах вэ? Хоол ундын яах вэ гэд тий. За энэ бүгдийг бол ингэж биднэрт тий зохицол бэлэн болгож идэг юм газар байгаамаа. За тэгэхээр амтны идж байгаа хоол гэдэг бол шууд эрүүл мэндэд одоо салшгүй мэдээж холбоотой. Зөв одоо эрүүл хоолоо идчихэж тэр амтаа одоо эрүүл байж за тэр бүх хөл одоо тий үс арьс булчингийн хөгжил гэдэг ерөөсө бүх юмтай ингэж хамааралтай байдаг. Тэгээд нөгөө амтд чи хөрх ер нь ингээд сонсоод ахаар ингээд тийм өвчнөр, ийм өвчнөр энэ өвдөд одоо өгсөн гэсэн юм ер нь их байдаг. Тэгээд их хагалгаанд
ордог ч юм уу. Бөөрийн чулууч гэж яах шиг хөрхий бас нэг хүнтэй л адилхан тий. Тэгэхээр та бүхэн маань одоо яг ингэж нөгөө дэлхийн нийтэд бас дэлгэрээд байгаа одоо амьтад ямар хоол өгвөл зөв зохистой вэ гэдэг шинжлэх ухааныхаа баталгаажсан те grain free буюу үр тариагүй өндөр урагтай хоолтыг ингэ зөвлөж байгаа. Тэгээд kitchen flavor гэдэг эдний хоол бол яг л үүний дагуу нөгөө хоолундаа боловсруулж гаргаж байгаа болохоор маш найдвартай. Тэгээд хүнээр бол соёлын хоол шиг юм шинжтэй эрүүл сонголттой юм хоолуудыг бас өгдөгөө. Тэгээд айгүй гоё одоо баг те ингээд би баг идчихмээр гэдэг шиг ингээ муурны гоо сайхны хоол гэдэг байгаа. Бөөр шээсний замын ингээд урьдчилан сэргийлэгч гэдэг юм уу те ингээд яг л амьтныг маш олон талаас нь хайрлсан, олон талынх нь хэрэгцээг хангасан ийм хоолнуудыг оруулж ирдэг. Тэгээд нөгөө нохоо, муурын те зулцаг гөлөг за насан турсан баг болон дунд том үйлдвэр ингээд бүх төрөлцөө хоолнд тэднийд байдаг. Тэгээ та бүхэн маань фэйсбүүкээр нь ороод бас мэдээллүүдийг дэлгэрэнгүй аваарай. Kitchen Flavor Mongolia гэж латинаар бичнэ. За холбогдох усны дугаар нь 7749 88 93 55 88 гэсэн утсаар холбогдоорой. За ингээд амьтдын ертөнцийг ивэд итгэж байгаа мянган найзынхаа хамт олонд амжилт хүсье их баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн дугаараар хүмүүс манаас нэг юмыг анзаараарай. Одоо миний дараагийн ярих амтан бол Суматрын бар гэж амтан байгаа л да. Урнагийн сая ирсэн Яван хэрс, төрөнд дурдсан амрын ирвэс. Эднэрийн нэр болохоро одоо бас тий бид нар ганцхан газар баг үлдчихсэн болохоор нь амартал одоо байгаа учраас амрын ирвэс, Суматрад байгаа болохоос одоо Суматра гэж одоо аралд үлдсэн учраас Суматрын бар гэх мэтээр айгу өрөвдөлтөө нэрлэж байна. Одоо юу гэдгийг те одоо манай ажил талбай дээр байна. Талбайн урнаа, талбайн цэнгэл гэх юм бол энэ ч одоо талбайгаас өөр газар ямар ч зүйл анги урнаа гэдэг нэртэй хүн үлдээгүй бол одоо тэнд л байдаг урнаа гэж байгаа юм шиг айгүй эвгүй байна л да. За энэ Суматрын бар энэ болохоор Panthera tigris Sumatra гэж нэрлэдэг байгаа шинжлэх ухааны нэршлэрээ за дэлхий дээр амьд үлдсэн барын хамгийн жижиг биетэй зүйл байгаа юм. За энэ болохоор Индонезийн Суматра аралтал үлдээд байна. За энэ арал бол хүн одоо мод бэлтгэл, даал модны тосны тариалан, уул уурхай зэрэг одоо хүний үйл ажиллагаанд хамгийн хөрцөн экосистемүүдийн нэг байна. Уг нь бол арлууд бас ч гэж нэг өртөд байдгүй те. Энэ бол маш их өртсөн. За тэдний устж мөрсөн одоо нөлөөлж байгаа дараагийн хүчин зүйл бол энэ хүмүүсийн үйл ажиллагаанаас гадна хууль бус агнуур. За дахиад нөгөө нэг одоо хориод дийлдэггүй юм маань ороод ирлээ те. За барын арьс, яс, бэлгийн чадварыг сайжруулнаа гинэ. За ийм төрөгдөл, ийм бүдүүн бараг те ийм ярианаас болж уламжлалт эмийн хэрэглээнд ашиглаж байна. Одоо арьсын ч тэр ясын ч тэр эдэнгүүдийн бүгдийн салгаад тий ашиглаж байна. Тэгээд одоо судалгаагаар одоогоор шүү судалгаагаар ингээд энэ барыг ингээд одоо манайхан чоныг те юу ч үлдээхгүй чоноос хаяхан байхгүй гэдэг шиг барыг ингээд одоо салгаад те эд эрхтний бүрэн цуглуулах юм бол одоо зах дээр бол те бүр машинтад өцгөө зөнтэй байдаг. Зүгээр л амтна штэ амьдрахгаа явж байгаа амтна штэ болчихол доо. За тэгээ байгаль дээрх тоо толгой нь одоогоор 400 хүрэхгүй гэж бүртгэгдээд байна. Ийм хөөрхөн бас л гангаан амтан байгааз. За гений олон янз байдлыг хадгалахын хувьд аюултай болж ирж байна. Судалгаагаар Суматрын бар одоо геномын олон янз байдал бусад барын дэд зүйлтэй харьцуулах юм бол маш урт цацтай буурсан төрөл зүйл нь буураад байна. Суматрын барын жижиг биетэй байгаа нь одоо дасан зохицлын үр дүн. Ер нь арлын экосистемд ол замтдын хэмжээ ой модны бүтцийн өрмөц байдлаас шалтгаалаад илүү жижиг одоо маневр сайтай бар үр ашигтай ангууч болж хувирсан. За энэ нь болохоор арлын дүрм гэж одоо энэ ховслын үзэгдлийн бодит жишээ болж байна. Ер нь арал дээр ийм том амьтад биеийн жижигрэх, жижиг амьтад томрох ийм ховслын сонирхолтой чиг хандлагын бас нэг гэрч болоо байж байна. За Суматрын бар экосистемийн орой махчин бас л за дахиад хэлье. Хэрвээ Суматрын бар устдах юм бол те ол замтдын тоо өснө. Нөгөө өөр тэрэнд идүүлдэг амьтдын тоо хязгааргүй өснө. За тэгээ ургамлын давхраг устдаад хөрсний шимт хичээлийн үргэлжилсэн эргэлт тасраад энэнд одоо усны систем хүртэл өөрчлөгдөнө. Бар үгүй болох юм бол ой мод байхгүй болох үгүй юу гэдэг бол юм цаг хугацааны асуудал болно. Бид ерөөсөө мөхлөө хүлэн гэсэн үг. За тэгээд ой мод үгүй болох юм бол уур амьсгалын доктортой байдал алдагдаад ер нь мөхөл рүүгээ явна. Тэгээд энэ экосистемийн мөхлийн тойрогт хамгийн сүүлд өртдөг хүн одоо байдгал нь хүн байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр бид одоо өстой нөгөө нэг нохоонд ойртойгүйч байгаа гэдэг юм уу бас аимшигтайгаар үзэж байна л да.
За тэдний төлөө яг уу Индонез улсад камераар хяналттай судалгаа хийсэн популяцийн генетикийн менежмент, хууль бус агнуурын одоо эсрэг зэвсэгтэй хамгаалалтын хүмүүс одоо хүн хүнийхээ эсрэгтэй амтан битээ алаач гэж зэвсэгтэй одоо ингэж хамгаалалт үүсгэснээр ол замтдын нөхөн сэргээлт ой модны тусгай бүсчлэл үүсгэснээр бодит хамгааллын арга хэмжээ авсан. За тэгэд энэ хөөрхөн сайхан амтныг аврахаар тэнд бас хэсэг бүлэг хүмүүс хичээж байна. Одоо бид бол яг яаж хичээх үү гэхээр те мэддэг бай, мэдэрдэг бай, дуу хоолойгоо хүргэдэг бай. Яг адилхан Монголд ямар амтан мөхлийн ирмэгдэр байна те. Одоо болооч тарганы мах идэхгүй бол өглөө юу гэдгийг таарсан хүн болгондоо хэлж үйч гэдэг юм уу тийм л байна. Харин бид нар ч нөгөө хустай нуруунд дээр яг очиод тэр таргнуудыг хайрлж хамгаалж байгаа хүмүүсийг хараад тарга нөгөө экосистемдээ хэр чухал нөгөө ухс нүхэнд нь хичнээн олон амьтад амьдарч одоо тий ингэж нөгөө амьдралыг үргэлжлүүлж байдаг гэдгийг ингээд нүдээр ингээ хараад үзчихэр тий ингээд маш өөр ингээд нүдээр хардаг болдгийм байлээ. Тэг хүмүүс маань бас таньж мэдээсэй гэж хүсэж байна. Хоёул хоёр дахь хамтран ажиллаж танилцуулаад дараа нь горилийн тухай байгаа. Гэтэ нөгөө нэг хоордож байгаа гэсэн чинь би бүр горилыг хоорж байгаа гэж үнэхээр хэцүү байна. Баяртайгаар хэлж чадахгүй шүү. Яг баяртай хэлгэснээ үгүй шүү дээ гэж. Хөөхөн болохоор яг баярлах гэсэн юм. За дараагийн хамтран ажиллагчаар үзэг сонсогчдод дэлхийн номер 1 Dream гэр бүлд тавтай морил гэж хэлье. Dream Mongolia компани нэмж ажиллаж байна. За ямар үйлчлэгийг бидэнд санал болгож байна гэхээр ухаалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Dream брэнд нь робот тост сорогч хосолсон үйлдэл тост сорогч үйлдвэрлэдэг болон одоо инновацийн одоо дэвшилт болсон энэ бүтээгдэхүүнийг одоо Монголд аль биесны эрхтэй нэвтрүүлж байгаа. Дээрээс нь одоо дэлхийн номер 1 брэнд болж одоо дэлхийн нийтээр мэдж байгаагаараа маш онцлог юм одоо бид те гэрт хүртэл ямар их одоо тийм бактери янз бүрийн үржил явагдаж идэггүй энийг одоо тоос сорогч хосолсон үйлдэлтэй тоос сорогчор шийдэх боломжтой. За тэгээ ухаалаг бүтээгдэхүүнд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг хамгийн нарийн болон шинэлгээр оруулж ирж чаддаг нь жил бүрийн одоо Time сэтгүүлийн хамгийн инновацлог бүтээгдэхүүн шагналын эзэн болдгоор энэ компани танигдсан байдаг. За одоо тэгээд хүнээс ухаантай бүтээгдэхүүн л болчих гээд байна тий. За та бүхэн маа дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл одоо очиж одоо бодитоор харж уулзаж ярилцаж одоо яаж худалдаж авахаа одоо бас тий ямар боломжууд байна гэж мэдхийг хүсэх юм бол Dream брендийн дэлгүүр нь Шангрила малын 3 давхарт байрлаж байгаа. За мөн одоо Smart Store дэлгүүрийн бүх салбаруудаар болон Smart Store цэгийн вебсайтаар нь худалдаалагдж байна. Холбогдох утасны дугаар 7749 99. За тэгээд нэвтрүүлгийн маань дэмжиж ажиллаж байгаа. Та бүхэнд маш их баярлалаа. Тийм Dream-ийн бол угаасаа Dream-ийн айгуу гоё тий. Одоо нэг робот тоос сорогчоор айгуу лагалтаа. Одоо хүмүүс маань бас тийм тоос сорогч авах гэж байгаа бол бас эднийхээс аваасаа бид эдний яг технологиг хараад ер нь их гайхсан. Тэмчтэй зүгээр л тоос сорогч биш юм уу гэсэн чи одоо нөгөө 1 минутанд AI-ийн хичнээн ингэж тооцоол явж идэг. Харин тэгснэ ингээд тэдэн ширхэг тим гээд бүр ингээд илрүүлээд гаргаж ирчих чааш шиг бүр супер юм байлээ. Тэр ер нь цахилгаан бараг маш чанартай сонгох нь зүв байдаг те. Наачил та бодоход. Тийм. Тэгээ би эдний нөгөө нэг үсний сэнсийг хэрэгэлдэг байхгүй юу? Тэгээд үсний сэнс бол зүгээр л ингээл нэг салхиар үлээдэг юм байгаа гэж бодсон чи эднийх бүр үнэхээр ингээд нөгөө нэг юм чанарыг мэдрүүлдэг. Тэгээ би тэр үсний сэнсийг авсандаа бүр амар happy байдаг байхгүй. Тэгээд эднийхийг ингээд хамтран ажиллагчаар орж ирж байгаа их гоё юм. Тэг үсний сэнс нь хүртэл нөгөө нэг AI-ыг минутанд 350 удаа тооцоол хийдэг гэлөө баг. Тэгэд энэ одоо юу болоод байгаа юм бэ те. Тэгээ үнэхээр л одоо ингээд нөгөө нэг олон улсын номер 1 одоо ийм технологи байхаас аргагүй юм байлээ гэдгийг бол одоо хэрэглэгчийн хувьд л мэдэрсэн. За Dream-д баярлалаа. За дараагийн амтан бол одоо горил байгаа тань л та. Тэр нөгөө нэг горилыг харахаар чинь бас нөгөө хоёр хөл дээрээ ингээд зогсч мохсоод хүүхд мөгтэй ингээд хөхүүлээд те одоо нэг бид нар чи онгоц болж тоглолт нь штэ тэр шиг ингээд бибитэйгээ тэгээ байж байгааг нь харахаар ингээд хүүхд мөгт нь ноолоод бас нилээн ядарсан ч байх шиг те тэгэхээр ингээд нэг те ингээд нэг хамаатныхаа хичиг харж байгаа юм шиг бас ингээд нэг тиймэрхүү мэдрэмж одоо хин хөнгөө төрдөг бах уу. За уулын горил боёо одоо хүн төрөлхтөнд ДНХ-гийн хувьд 98.4% айдал бидний хамгийн ойрын хамаатнуудын угаасаа тэр нэг нь ингээ байгаад байна. Тэг өнөөдөр дэлхий дээр одоо харамсалтай нь одоо ном зохиол дээр ингээл айгүй гоо ингээл зургууд нь гараал те одоо кино минон дээр байж идэг ч гэсэн яг бодит амьдрал дээр яадаг вэ гэхээр нэг хитгэн ширхэг үлдсэн те хин нэгэн хайхардаг хэсэг тодорхойгүй ингээ байж идэг. Тэгээд нэг л гоё чихмэл горилогийн чихмэл гэдэг юм уу нэг л их гоё хөшөө ингээл байгаал те хүмүүс зураг мурга ахуулаад идэг боловч одоо зөвхөн 1000
63 орчим уулын горил л одоо жишээлбэл энэ гариг дээр маань үлдээд байгаа юм байна. Тэгээ зүүн Африкийн одоо уулархаг бүс Руанда, Уганда, Конго улсын хил орчмын галтгуулын идэвхтэй уулархаг ширэнгэн ойд бол ингэж амьдардаг. Тэгээ уулын горил биеийн хүчээрээ хамгийн хүчтэй хүч чадалтай юм ич гэдэг. Наспиг үтсэн эрг горилыг бол silverback буюу одоо нуруунд сааралцсан мөнгөлөг нуруут гэдэг юм уу те. За тэдний жим бол 160-аас 200 кг хүрч болно. За одоо бас нэлийн жинтэй байна хүнтэй харьцуулахад тий. За ой модонд зам гаргах, сүргээ хамгаалах заримдаа эр хоорондын өрсөлдөөнд хүч үзэхэд зориулагдсан энэ булчинлаг биетэй, өргөн мөр, зузаан шүрмэстэй байдаг. Тэд гол төлөв одоо нэг наспиг үтсээр хэд хэдэн эмгчэнтэй. За тэдний төлөөс бүрдсэн гэр бүл маягийн сүргээр ингэж амьдардаг. Сүргийн удирдах silverback нь зөвхөн одоо үр төл үлдээх төдийгүй нүүдлийн зам гаргах, амрах газар аюулгүй орчныг ингэж шийддэг. Нийгмийн төв шийдвэр гаргагч үүрэгтэй одоо бас их одоо нөгөө гэр бүлийн ноён нуруу гэдэг шиг тий. За горилууд хоорондоо олон төрлийн авиа нүүрний хувирал хөдөлгөөн ашиглаж ингэж харилцдаг. За 20 гаруй өөр дохоо зан үйлийг тогтвортой хэрэглэдэг нь одоо хүний хэл үүсгэхээс өмнөх шатны харилцааны одоо нэг загвар одоо байсан гэж харагддаг. За гэхдээ 20 дугаар зуунд бол уулын горилийн тоо ингэж огцон буурсан байна. 1970-аас 1980-ад оны үеэр байгальж өртөө 250 хүрэхгүй бодгол ингэж үлдсэн байсан. За үүний гол шалтгаан газар тарилангийн тэлэлт, мод бэлтгэл, хүний суурьшлийн одоо ойн гүнд ингэж нэвтэрснээр амьдрах орчин огцон багассан. За дээр нь махан зориулах энэ махан зориулах гэдэг л гайхаад байгаа юм даа. Горилыг махан зориулах хууль бус агнуур одоо нэмэгдсэн явдал. За хүнтэй генетикийн хувьд ойрхон тул одоо манай энэ халдварт өвчин горил дамжих эрсдэл өндөр. Бас баргийн амьтад хооронд нөгөө нэг бүх өвчин дамжаад байхгүй. Гэтэл одоо бидний одоо энэ генетикийн хувьд ойр учраас бас дамжих магадлал өндөр гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө амьсгалын замын вирус одоо хүн дээр зөндөө антибиотиктээр ингээд төсвөртэй болцсон юм хэрвээ энэ амьтанд ингээд тий халтах юм бол сүргийн бүтцийн бүтцийг бол нэг дор ингээл те шууд одоо хяраар нь ингэж унгаах юм маш эрсдэлтэй нөхцөл байдал байдаг юм байна. Уулын горил нь мөн амжилттай хамгааллын маш тод жишээ болж чаддаг. Тэгээ Руанда, Уганда, Конгод байгаль хамгааллын бодлого аялал жуулчлалтай уялдаад орон нутгийн иргэд горил хамгаалснаар шууд орлого олдог тогтолцоог бий болгосон. За ингэснээр өмнө агнж байсан хүмүүс, горилыг агнадаг байсан хүмүүс байгаль хамгаалагч, хөтөч одоо судалгаанд оролцогч болоод эсэргээрээ ингэж хамгаалдаг хүмүүс нь болсон. Одоо ийм жишээ бол маш олон байдаг түүний адилаар байна. За хууль бус агнуур эрс буурч одоо ойн зарим бүсэд одоо мод огтлыг хязгаарласнаар уулын горилын тоо аажмөр өсөж өнөөдөр тоо толгой нь 1000 гаруй болоод байна. Буюу одоо ингэж хамгаалж эхлээд одоо эрс үр дүнтэй те эрс ингэж мэдэгдэж хамгаалж бас байгаа ийм үйл явдал болж байгаа юм байна. За дараагийн амьтан болохоор өмнөх бас нэг нэвтрүүлэг дээр эцгийн хайр гэсэн амьтдын хайр ээж аав нь яадгийн тэгээд тэрэн дээр дурддагчсэн Борнеогийн орангутан орж байна. За орангутан за Понго Pygmies гэж нэрлэдэг болов ийм модон дээр амьдрахад мэрэгшсэн хамгийн том хөхтэй амьтан байна. За тэдний амьдрал одоо газрын өрсөн дээр биш те одоо модон дунд те навчин дунд ингээл ерөөс өсчээл ингээд дүүлээд л байж байгаа модны орон сүлжиж амьдардаг ийм амьтан байгаа. За орангутан бол ой модны үр тарагч инженер гэж хэлж болно. Тэгэхээр энэ амьтан яагаад энэ үгээр нэг эдэнтэй юм чи бас ч би томтой амьтан. Тэгэхээр эдсэн жимснийхээ үрийг өрсдөг хэдэн километрийн зайд аваачаал те ялгацсараа баасараа тараагаал тэр нь одоо хөрсний бичил биетэн ургамлын төрөл зүйл экосистемийн эргэлтийг хадгалаад байна. Одоо бид нар ямар ч үст үр тариаг аваачаал төөдгийн цацаад авахгүй учраас эд одоо тийм үргийг гүйцэтгэж штэ. За тэгсэн энэ гайхамшигтай амьтад өнөөдөр Борнео аралдал үлдээд байгаа. За дэлхийд нийтдээ ерөөсөө ингээд 140 мянга орчим байна. За тэгэхээр өмнө нэг 70 30 гэж ярьж байхад те одоо 140 мянга гэхээр магадгүй их сонсогдож байгаа. За тэгтээ энэ ерөөсөө их топ биш юм аа. Яагаад гэвэл үржилттэй нь бас холбоотой. За учир нь 1999 оноос 2015 он гэхээр 16 жил байгааз энэ оны хооронд гихтэл 100 мянга гаруй орангутан устдаж алга болсон. Тэгэхээр бид дахиад 16 жилийн дараа 15 жилийн дараа огт орангутангүй болох бүрэн боломжтой байгаа гэсэн үг. Популяцийн бараг тэн агсын 16 жилд устгацсан байж тээ.
За энэний үндсэн шалтгаан юу юм бэ гэхээр нэг амьдрах орчны сүйтгэсэнтэй холбоотой 1970-аад оноос хойш Борнеогийн харалт чинь нэг уул уурхай мод бэлтгэл тэгээд энэ хүнсний зориулттай дал модны тосны тариалалт маш их дэлгэрсэн. За энэ нь болохоор ойн бүрхөвчийн 40%-ыг алдагдуулж байна гэсэн үг. Ой мод устж гин гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн орангутанууд ерөөсөө унган тийм тухтай орчиндоо биш. Бид нар бол нэг юм талан байхгүй болсон байшинт те дээвэргүй байшинт. За эсвэл одоо усгүй нөхцөлд амьдарч байгаатай яг адилхан тийм ядмагхан амьдарч байгаа. Тэгин чин зөвхөн амьдрах газар устаа зогсохгүй хоол тижэл хомсдод ирж байгаа гэсэн үг байхгүй. Ингээд энэ байдлаас олж устж байгаа. За ядж байгаад орангутаа өөрөө маш үржил шимийн хувьд айгүй сонирн бүтцтэй. Одоо нэг ийм орангутан хээлтэй болсноос хойш 7-9 жилийн дараа л дахиж одоо үр цулцаг гаргадаг. Нөгөө өмнө ярьжсэн шүү дээ нэг одоо бид нар ингээл хүүхдээ ингээл бөөцөлөд идэг ээж аавдтай яг адилхан. Ерөөсөө нөгөөдхөө ингээл тэврээл ор дэрийн засч өгөөл орой шөнө даарах вэ гэж дахиж өөр газар хуурай өсөөр засч өгөөд 8 жил бараг тэр хүүхдээ ингээд яг энэ хүзүүнээс зүүгээд ингээд амьдарч яг хүн шиг хайрлаж явуулж өсөж чинь те ямар хөөр. Ийм учраас дахиж үржих боломж яг биологийн хувьд байгаа юу байгаа. Зүгээр нөгөө тэрнээсээ одоо тэр үр төлөлтөд анхаарлаа бүрэн хандуулахын тулд 7-9 жил үр төлөл гаргадаг дахиж. Ингэж амьдардаг ийм хөөрхөн амьтан байхгүй юу. Тэгэхээр чи ийм удаан үржилтэй байна гэдэг чи ерөөсөө устж үгүй болоход дахиад одоо юу гэдэг те танаа төрөл зүйл устаад байна чи нэг хурдан урдан төрөөдгөө гэлтэй нэш энэ маань одоо ойлгохгүй л үү те. Ийм учраас бид одоо маш аюултай байгаа гэж ойлгож болох юм. За тэгээд яг бүх юм харанхуй биш байна л да. Байгаль хамгаалах сан болон орон нутгийн байгууллагууд нь сүүлийн 10 жилд тухайн бүсд сүйдсэн талбайд нь 2200 гаруй га одоо талбайд ойг сэргээсэн 346 мянга гаруй мод тарьсан. За тэгээд нэг зүгээр нэг ой нөхөх ажил биш те амьдрах коридор буюу шилжилт хөдөлгөөн чөлөөтэй их боломжийг олгосон ажил болсон. Нэг энэ төрөл зүйлүүд чинь хоорондоо уулзаж үржихийн тулд бид коридор бий болгох хэрэгтэй те. Нэг хүний үйл ажиллагаанаас бол том хурдны зам юу гэдгийг айгүй их юм байгаа. Тэгэхээр коридор бий болгоно гэж нэг ойлголт байгаа даа л да. Хоорондоо уулзах боломжийг олгохыг үржил шимийн хувьд генетикийн хувьд олгохыг хэлээд байгаа юм байна. За ийм боломжуудыг бас тодорхой хэмжээнд олгосон. За тэгээд орангутан гэдэг үг бол одоо нөгөө ойн хүн гэсэн утгатай. Бүр ойн хүн гэсэн утгатай. За зүгээр ч нэг нэр төдий биш шүү. За эдний нүүрний хувирал дохио зангаа те зүгийн бол халбагдаад ч идэж байгаа шуруугаар араал ухчин үсттэй те. Тэгээд жадаар загас ярьж одоо нөгөө хэрэгсүүр ашиглаж гин гэж чинь те. Энэ байдлаас нь зан төрхийг харахад бол бидний өвөг дээдс одоо тэр сэтгэлгээний хэлбэр яалтчгүй төстөө байгааг анзаарч байгаа. Тэгэхээр одоо бид юуны тулд оюун ухаанд хүн билээ. Тийм байха болий тэнд бас нэг амтан хүүхдээ өсөхгүй 7 жил мөлий өөрийгөө тэ ажил алданаасаа чөлөөлөөд зөвхөн нэг амтан өсөхийн төлөө яваад тахт бид нар одоо энэ ойг сүйдлэн гэдэг бол энэ амтныг ерөөсөө гэр оронг болгож чинь гэсэн үг. Энэ мичүүл нэг хамгийн ухаантай амтан гэдэг лөө бас их онцлогтой зөвхөн Азтай байдаг. Тэгээд нөгөө мичтэй кино байдаг шүү дээ. Тэрэн дээр нөгөө бүр хамгийн ухаантай бүх юм мэдчиhdгээр ингэж гардаг. Угаасаа ч ер нь тийм амтан. Тэгээд устдах аюулд бас ороод байгаа нь үнэхээр бас сэтгэл эмзэглэхээр байна. За дараагийн ярих амтан бол энэ янз мөрөн гэдэг энэ хөх мөрөн хэлдэг баха. За хөх мөрний Finless porpoise гэд байгаа юм л да. Зөвхөн хиттийн одоо янз мөрөнд амьдардаг дэлхийд дээр хамгийн устдах эрсдэлтэй цэнгэг усны одоо амьтдын нэг гэдэг. За байгальд үлдсэн тоон 1000-аас бага болоод байна. Тэгээд тоо толгон доктортой ингэж одоо байнгын буурч ийн гэсэн үг. За энэ зүйл нэгэн цагт Байжи гэдэг юм бас их өрмөц урт хошуутай дэлфин байдаг л да. За Байжи дэлфинтэй нэг экосистемд байсан ч гэсэн Байжи 2006 онд бүр мөсөн ингэж үгүй болсон байдаг. Тиймээс энэ янзын Finless porpoise бол одоо энэ мөрний сүүлчийн орой махчин болон үлдсэн харамсалтай ингэж төх байна. За энэ амтны онцлог нь нурууны сэрвэ байхгүй бүтцтэй. Тэгээд одоо хараагаар бас дууны долгионоор орчноо ингэж таньдаг. Тэгээд айгүй сонин штэ яг төхөөрөмж дуурайд байгаа юм шиг төхөөрөмж ажиллаулаад байгаа юм шиг ингээд дуурай те. Тэгээд нөгөө нэг сарсан багаахаа шиг тэрнийхээ нөгөө эколацаар ингэж бас байршлаа ингэж тогтоож явж идэг маш их өвөрмөц. Энэ нүдийг хараачтай угсаа энэ хараагаараа харах боломжгүй ийм игдүүтэй нүдтэй. Тэг жижигхэн. Ер нь дэлфин маш их хүний хариг татсан хөөрхөн амтан те. Тэнийг хөөрхөн дуурдаг ядаж байхад. Тэгээд нөгөө монголоор далайн гахаа гэдэг нөгөө ер нь ингээд нөгөө усны амьтдыг нэрлэхдээ жоохон сонин нэр өгсөн байдаг л да нөгөө гахаатай огт хамааралгүй ямар нэгэн байдлаар хамааралгүй байхад ч юм уу те.
За одоо янзын бүрийн хиттийн хамгийн их бохирдол за усан тээвэртэй бүс. Энэ амтэн чи нөгөө нэг одоо дуугаараа одоо юм хардаг гэдэг байгаа шүү дээ. Нэг өсөндөө тий. Гэтэл энэ усан тээврийн бүс за усанд орох дуу чимээ дэндүү их болохоор энэ Finless Professing одоо зүг чигээ олох, эзэж тэжээлээ олж ангуйчлах үйл явц зан төрөхөд шууд цаад болдог. За дууны орчныг ингэж алдагдуулах нь практик утгаараа тэднийг одоо юм одоо огт харахгүй байгаа юм шиг тийм болгож байгаа маш аюултай юм процесс юм аа. Тэгээ популяц борч буюу үндсэн шалтгаанууд нь за усны бохирдол одоо химийн хаягдал хөдөө аж ахуйн бодисын их нэвчилт за хит их загс агнуур хоол тэжээлийн хүүсвэр багасах усан тээврийн ачаалал мөргөлдөөнд одоо дуу чимээний стресс яг энэ усан доор ингэж амьдарч байгаа амьтдын баримтат юмнуудаас харахад ингээ байнгын ингээд нөгөө нэг усан тээвэр тэрний сэнсний моторын чимээ гэдэг бол ингээд бас их одоо хор уршигтай юм байлээ. Тэгээ эдгээр хүчин зүйл нийлээд энэ популяцийн генетикийн түвшинд хүртэл эмзэг болгосон тоо багасах тусам генетикийн олон янз байдал нь алдагдаад шинэ өвчин одоо байгаль орчны өөрчлөлтөнд ингэж улам бүр төсвөргүй болж яадаг. За хамгаалтын ажлууд хэрэгжиж байгаа ч гэсэн за тэдний ирээдүй ганцхан шалгуураар л ингэж хэмжигдэж байгаамаа. Байгаль дээрх тоо өсөх хэсгээс л ер нь бүх зүйл хамаарч байна. Тэгээд янзын Finless Professing хувь заяа бол зөвхөн нэг амьтны асуудал биш, том гол мөрнийг бид хэрхэн удирддаг, байгалийн системийг хэр үн цэнтэй гэж үздгийн шалгуур одоо өөрсдөө хийх нэг юм дүгнэлт болоод байгаамаа. Яг гоо бүх амьтдын араас ингэж хэлмээр юм те. Өөрсдөө хийх нэг дүгнэлтэл яваад байна да энд. За цаг бага байна те. Гэхдээ одоо нэг юм соло гэдэг нэг амьтан байна. За энийгээ дур те. За шинжлэх ухааны нэршил нь бас энэ шинжлэх ухааны нэрнүүд их хэцүү байдаг те. Pseudorhox ямар tenhensis гинэ одоо нэг тийм амьтан байна. Соолоогоор нь явчих. Дэлхийд ирэх хамгийн ховор том хөхтөн амьтдын нэг ээ. За сооло. Судлаачид 1992 онд Вьетнам Лаосын хил орчмын Анамитийн улсаас анх автомат одоо юм те одоо камерт авсан дүрснээс нь харж энэ амьтныг байна гэж баталгаажуулж шинжлэх ухаанд одоо бүртгэсэн ийм амьтан байдаг. За их сонио амьтан. За энэс өмнө нь бол одоо энэ амьтан орчтыг эцгийг хүн ерөөсөө мэддэгчгүй байсан. Тийм болохоор одоо тэрийг нөгөө Азийн unicorn гэж өөрөөр хэлэх юм бол өмнө нь ч гэсэн дурдчихсан те нэг юм ганц эвэртэй нэг юм амьтан байна гэх хүмүүс те дахин шүтэх гээл бас олдвол наалж эврийн тагчих гад л нэлээд ярьсан амьтан маань одоо үлгэр домог шиг оршдог. За одоо ерөн домгийн амьтан шиг энэ амьтныг судалдаг судлаачид те бүр судалгааны ажлаа эхлүүлээд өчнөө явж байгаа амьтад дунд хүртэл бодитоор нь харж байгаагүй хүн ч гэсэн байдаг. За тэгтээ энэ бол бодит амьтан. За энэ сооло маань зөвхөн Вьетнам, Лаосын Анамитийн нурууны чиглэг өтгөн ширэнгөө байдал амьдарч чаддаг юмтай. Биетэйгээ харьцуулах юм бол ер нь толгой нэг юм наривтар одоо хүзүүшгэл толгой явчихна. За тэгээ хоёр урт тийм бараг шулуун шахуу ивэртэй. За гаднаасаа тийм багахан зэрлэг үхэр эсвэл одоо бүр янгир ч юм уу, янгир гэхэд арай том ч юм уу гэмээр ингэж харагддаг юм та. Бас л үзэсгэлэнтэй биеийн бүтцэх гоётой. За генетикийн хувьд бол үхэр хонь ямаанаас нэлээд өөрийн гэсэн өвөрмөц салаа бүлэгт оршиж байгаа юм. За шөнийн цагаар идэвхтэй амьдардаг амьтан. Тэгээ энэ амьтан мөсдөж үгүй болоход энэ амьтны амьдралын хэм маяг нь бас их тэглээд байгаа юм л да. Энэ амьтан навчит ургамал. За тэгээд залуу найлзуур жимс иддэг юм амьтан байхгүй юу. Тэгээ маш болгоомжтой. Тэг хүмүүст айлуулах ингээ харагдахгүй одоо баг ичимхий амьтан шиг ингэж шөнөөр явж амьдардаг амьтан. Тэг өтгөө ургамал дундуур ингээ дандаа яваад идэг. Өөр тийм тал дундуур ч юм уу ингээд явж ин гэж байдгүй шөнөөр л дандаа юм өвсөн дунд ургамал дунд харагдахгүй шахуу явдаг амьтан байгаад байгаа байхгүй тэгэж тэжээлээ олж иддэг. За тэгээд яг байгальд одоо хідэн бодгол байгаагийн одоо хинч нарийн хэлж чадахгүй ч гэсэн одоо ихэнх судлаачид маш бага магадгүй бүр хэдхэн 10-аас ч ихгүй л байгаа болов те. За бүр хамгийн өндрөөр таамаглах хэд 100 орчим хүрэх юм уу та гэж таамаглаж байгаа юмтныг. За ер нь л устлаа бүр. За юу устгахад гол шалтгаан болоод байна уу гэсэн чинь нөгөө бусад амьтыг агнахын тулд хүмүүс ингээд ойд том хавхнууд тавьчихдаг штеп. Нөгөө өвсөн дундуур явж байгаа л тэрэнд нүртчихдэг. За энэ бол бүр хамгийн том аюул. За тэг бусдын ч гэсэн тий одоо ямар хэцүү юм бэ? За ингээд нөгөө сооло маань тэр хавханд орооцолдоо шарахт нь хөл гараа хавчуулна гимтэн за тэгэл үхнэ. За тэгээ мод бэлтгэх зам барилга ойн захаар газар тариалан тэлэх явцад амьдрах ой жижиг хэсгүүд болоод ингээ хуваагдчихжин. Зам барилга одоо бүтээгдэхүүн.
бүтцүүдэд хуваагдаж байна. Энэ нэг юм жижиг хэсгүүдэд хуваагаад байгаа байдал чинь үржих боломжийг дандаа хааж байгаа. Ген солилцох боломжгүй болж байна, тий. За яг нэг сайн мэдээ байна. Энэ надад аюу таалагдсан юм аа. Энэ соологийн эрсдлийг олон улсын түвшинд маш тодорхой хүлээн зөвшөөрсөн. Энэ бүр үгүй боллоо штэ гэж ингэж маш одоо хүчтэй одоо ажил эхлүүлсэн. Тэгээ судлаачид байгаль хамгаалагчид ийм бүр solo working group гэж ийм сүлжээгээр дамжуулаад Вьетнам, Лаосын засгийн газартайгаа хамтраад хавхуудыг устгасан. Тэгтээ хавх гэдэг чинь бас нөгөө ядуу, буурай, дорой амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол бас хоолт хижээл. Тэнд бас нэг юм хүн амьдрах гад хоолт хижээл хайж байгаа гэж үзээд чухал амьдрах бүсийг хамгаалаад тийм ойн коридор буюу тэр зам харилцаа генетикийн солилцох боломжийг олгохоос гадна нутгийн иргэдэд орлогын өөр их үүсвэр бий болгох ажлыг зохиосон. Энэ айгу бодтой санагдсан надад. Хөөе энэ амтан устла чи бити идэдэг гэсэн чи би өглөө штэ гэд нэг хүн хэлүүл яах юм бэ те. Эн чи өөрөө миний өөр амтан устгах гэж байгаа юмд ороод байгаа юм яах юм ч гэдэг юм уу. Тийм болохоор орлогын их үүсвэр хүмүүсийнхээ одоо тэр гэдсийг ядаж цатгалан байлгах, мөнгөтэй байлгах тийм боломжийг бас давхар харсан гэдэг нь айгу зөв бодлого санагдсан. За тэгтэл одоо нөө бодит байдлыг нуухаар галах, соолог хамгаалах цонх маш нарийнхан бас цаг маш бага үлдсэн байна. Ямар бас үзэсгэлэнтэй юм цоохор дүр төрхтэй тэгээд нэг эвэрнээс ямар гоё юм шулуун урт гоё харагд бас ганга харагдчихэ. Ингээд хажуу тийш харж хараа нөгөө яг юникорн шиг бодогддог харагдахаар байгаа байхгүй. За, амьсдын ертөнцийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн үеийн тэтгэгчээр дэлхийн номер 1 Dream Mongolia болон хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь 1000 найз амьтны дэлгүүр ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 83.3 107 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрдэгэ. За, ингээд дараагийнхаа хөрх амьтдын ертөнцөөрөө эргэж олцгаая. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн 1000 нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.